Сайн байцгаана уу өрхөн үзэгчдээ. За өнөөдрийн тухай дугаараар би та бүхэндээ бас нэг сонирхолтой бас эрүүл салаад санал болгож байна. За энд маань юу орох вэ гэхлээр за эхлээд салаадныхаа нэрийг хэлье. Chopsco салаад гэдэг. За аль усаас гаралтайг би сайн мэдэхгүй байна. Тэгтээ дараа нь оруулъя. Энэ салаад бол маш эрүүл. Тэгээ мөн нөгөө ногоогоо болгодгүй. Учираас түүхий ногоо идэх дуртай тий хүмүүст тохиромжтой. За энд маань юу орох вэ гэхлээр өвөрцөй. За өвөрцөй маань энэ нөгөө гарден буюу өөртөө тарьсан өвөрцөй болохоор ийм сонирхолтой харагдаж байгаа. Дэлгүүрээс авсан биш. За өвөрцөй орно. Тэгээд чинжүү орно. Чинжүү улаан ногоо гэд өөртөө байгаа чинжүүгээ өнгө алгалууд болгоё. Шарыг бас оруулах гоё. За ингээд өөртөө байгаа чинжүүгээ тэгээд улаан лойл буюу помидор орно. За хэр ихийг идхээсээ шалтгаална. Би бол одоо 3-ыг хийсэн байна. 4, 5, 6 гэд. За тэгээд сонгон салаатанд сонгон хийхдээ юм ягаан сонгон хийвэл маш тохиромжтой байдаг. Салаатанд хийж аваад хоолнд бол тэр цагааныг хийж болдог. За тэгээ баг зэрэг саримс хийхгүй ч байсан болно. За түүхий саримс идчихвэл маш сайн. Тэгээ та бүхэн дангаар нь идэж чадахгүй учраас ийм салаатанд ингээд хийгээд идчихвэл маш сайн шүү. Хоол боловсруулалт мөн эзэнд байдаг тэр шингч хорхоонуудыг түүхий саримс маань устгах байдаг. За тэгээ оливын тосыгоо би энэ базиликум гэдэг энэ ногоотой энэ дотор юм дарцсан юм оливын тос сонгож авсан байгаа. Экстра виргин буюу хүүтнээ шахаж авсан оливын тос. За тэгээд ийм фета киз гэж ярьдаг. Одоо энэ манайхаар бол одоо яманы скол үхрих чийж болно. Ийм бяцлаг. Тийм бяцлаг. За энэ орноо. За тэгээ бяцлаггүй хийсэн ч болно. За энийг бол бяцлагтай хийчихээр эрэгтэй хүмүүс маш сайн иддэг. Манай нөхрийн дуртай салаад байгаа маа. За тэгээд эхлээд ногоонуудаа ингээд жижиглээд хэрт чинь шоо дөрвөлжин өөртөөхөө идэх маягаар. За ингээд салаатаа хийе. За салаатаа амтлахтаа бол ингээд амталчихна. Баг зэргийн жамцтай ус, тэгээд хар перц. За тэгээд куркумаг бас хоолндоо маш сайн хэрглэж байгаарай. Куркума юм нунтаг байдаг бас дүү хэлбэрээр байдаг. За ийм улаан чинжүү бас хийж болно. Хэрвээ халуун ногоо сайн идэж чаддаг халуун ногоон дуртай бол баг зэргийн юм чинжүү хийчих болно. Чинжүүнүүдээ арил угаагаад доторх үрийг аваад бэлэн болгочлоо. За чинжүүн дээр хэлэх юм чинжүүг ингээд хичнээн сайн арилгаж угаасан ч ихсэн одоо энэ дотор нь ингээд яг энэ голын хэсгийг авахар ингээд энэ хэсэг байдаг шүү дээ. Энийг ингээд ийм жижиг утгаар ингээд аваад хайчиж байгаарай. Энийг яагаад давж хаях хэрэгтэй вэ гэхлээр энд их маш их пестицид буюу нөгөө нэг хор байдаг. Тийм учраас энийг хичнээн сайн угаасан ч гэсэн яг энэ жижиг нүксүг рүү орж угааж чаддаггүй. Би бол ногоогоо маш сайн угаадаг. Куркума, скол, натрум, сод, уксус эднэрээр маш сайн угаадаг. За тэгсэн ч гэсэн энэ маань сайн гардаггүй. За ингээд сайн угаагаад бэлтгэсэн ногоонуудаа жижиг одоо нэг иймэрхүү маягтай хийчихнэ. За энд бас нэг үр байна. Ийм жижиг юм шоо маягтай хийчихэд тэгээд юм улаан ногоо гэдэг бүгд өнгө байх ногоо ялгалаад гоё харагддаг. За тэгээ бас чинжүүн дээр хэлэх юм одоо чинжүүнд маань энэ амтд чинжүүнд маань маш их витамин С агуулдаг. Тийм болохоор болж өгвөл та бүхэн хуурж болохгүйгээр түүхийгээр мэдж байгаарай. За тэгээ хүүхдүүдтэй идүүл сургаараа гэж уриалмаар байна. За манай хүүхдүүд бол өдөр иддэг. За энэ бол нэг тийм идэж чадахгүй хэцүү зүйл бол биш. Энэ улаан чинжүү ялангуяа айгу чихэрлэг амттай айгу гоё амттай байдаг. Хоолны хачаар ингээд ангаар нь сквал тавхан дээр тавиад ингээд идүүлж байгаарай. Тэгвэл та бүхэн хүүхдтэй яг байгалийн натурал витамин С өгч чаддаг шүү. Тэгэхгүйгээр эмийн сангаас янз бүрийн бэлтгэл авч өгдөөснөөс ингээд ногоо жимснээс нь витаминыг ингээд авахулж аваа. Тэгээд багаас нь ингээд идүүлээ сурахчвал хүүхдүүд ингээд зөв хэв маягт сурчдаг. Тийм болохоор багаас нь ингээ баг багаар идүүлээд тэгэхээр
өөртөө иддээс урт дараа нь идийгээ та бүхнээс нэгдэг. За тэгээд луун эднийг бол болж өгвөл түүхийгээр нь бас сайн идүүлж байгаарэ. Бид нэр луун бол идэж чадах байлгүй дээ тий. Ojихлаг амттай. Байцаа ч гэсэндээ бид нар бас түүхийгээр нь иддэг байсан. Байцаа бас түүхийгээр нь маш сайн. За тэгээд ногоонуудаа ингээ хэрчээд сонгиныг бас түүхийгээр нь маш идэх сайн. Сонгин саримсыг болж өгвөл та бүхэн түүхийгээр нь хайрч хурж болохгүйгээр нь идэж байгаарэ. За энэ ягаан сонгин маань тэгээд энэ салаатанд аягүй өнгө нэмж өгдөг. Бас маш гоё амттай Шарлот гэж ярьдаг юм. За ингээд сонгиноо томоор нь идэж чаддаг бол ингээд томоор нь ингээд цаграх хэлбэрээр нь хийчих болно. Гэхдээ би бол гэж жижиглээд хийчихдэг. Манай хүүхдүүд бас цуг идэх учраас хэтэрхий бас хүүхдүүд идүүлэхээ би бас боддог. Тэгээ хүүхдүүд их жаа ортлоо нөө хэтэрхий нэг том ийм цаграх сонгон гэж идэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ингээд хүүхдүүдтэй идүүлэхдээ ингээд хөөх ингээд арга хэрэглээд ингээд татаад юм жижиглээд амд нь бэлэн болгоод өгөх тусмаа хүүхдүүд аягуусаа иддэг. Тэгэхгүй ингээд том ширхэхтэй идэхэд хэцүү байвал хүүхдүүд тэрэнд тэгээд дурлахгүй. Тийм учраас идүүлэх байгаа ногоонуудаа амд нь таахаа жижигхэн сонирхолтой хэлбэр маягаар ирчиж өгж байгаарай. Улаан лойлн дээр бас одоо энэ улаан лойлны энэ одоо энэ ишин байдаг энэ хатуу хэсгийг аваад бас хайчиж байгаарай. Энэ нь бас бидний хотод гэдсэнд бас сайн шин гэдэг үү мөн бас тэнд маань бас түрүүний чинжүүтэй адилхан бактериуд байдаг. За ингээд улаан лойлоо ингээд хэтэрхий жижиг биш ингээд салаад урсаад байхгүйгээр одоо бас нөгөө улаан лойлыг чи ингээд нөгөө голын нэг гэж салахгүй хэрчих арга бол ингээд дөрөв хувааж агаад ингээд голоор нэвчдэг. Тэгэхгүй бол ингээд энэ голын зөөлөн хэсгийг тараад тусдаа явчихдаг. За тэрийг бол мэдхүйлгүй тий. Та бүхэн харж байгаа л ингээд улаан ногоо ягаан гэд одоо ингээд гоё өгсцийн маань ногоон город юм. За энэний голыг авчи. Өгсцийн хэрвээ та бүхэн дэлгүүрээс авч байгаа бол хайслах хэрэгтэй. Хайслах заавалчгүй хэрэгтэй өгсцийн хувьд бол хайсанд нь маш их бохор маш их нэм агуулгаддаг. За хэрвээ үнэхээр та бүхэн гардандаа тарьсан цэцэрлэгтээ өөрсдөө тарьсан одоо баталгаатай гадраас авсан өгсцийн болвол юутэй хайстай нэгдэж болно. За өнөр нь хүртэл шалуур. Өстой гоё өндөртэй. За ингээд иймэрхүү чинь өгсцийн бол зарим ногоог хайслж идэх хэрэгтэй ногоо, зарим нь хайстай идэх хэрэгтэй ногоо гэж байдаг. Тэрэнд бол ингээд өгсцийн бол өөрсдөө л тариаг бол хайсан авах хэрэгтэй шүү. За одоо ингээд бүх ногоонуудаа хийчлээ. За одоо өндөр энэ нөгөө нэг юм бэлсгэлээ юм. Энэ маань одоо юм давсан тааштай байдаг. Иймэрхүү хатуу төлөвтэй тийм бэлсэг байдаг. За саримсаа ихэ марцсан байна. За саримсыг бол ингээд татах хэрэггүй та бүхэн мэдж байгаа. Ингээд заазуурын утгаараа ингээд зарж нийцэлж байгаа. Гэрччихээр маш сайхан татчихдаг юм аа. За тэгээд саримсыг маш сайн идэж байгаарэ. За тэгээд нэг өмхий амтай хятадууд гэл нөгөө муу идэгддэг хятадууд маань саримсаа идэл тэгээд биднэрийгээ бодвол бас л аминдаа хайртай байгаа шүү. Тэгээд саримсаа идэхээ хүртэл мэддэг түүхийгээр нь. Саримсыг болж түүхийгээр нь идэж байгаарэ. Тэр хоолнд хуураад болгоцсон саримс бол амталд оруулахаас яг бол хүний биед тийм хэрэгтэй зүйл юм бэ. За тэгээд
ингээд саримсыг дахиад нэг хүнсийг хийсэн ч болно. За манай баг хүү 3 настай хүүхд идэж байгаа болохоор бас тэгж бас халуун хийчихвэл идэж чадахгүй. За тэг хүүхдийг ингээд багаар нь багаас нь ингээд тасгаад идүүтээ суулгачууламаар. Тэгээ одоо энэ дээрээ давсаа ийгээд гараа ирчих. Давсыг бол өөрсдийнхөө мэдрэмжээр хийх хэрэгтэй. За jump давс бол ер нь бол баг нэг тийм шорог амт байдгүй. За энд болохоор би бас юу хийсэн байгаа? Който гэдэг нарийн ногоо хатааж агаад хийсэн байгаа. За баг гэрнээр. За куркумаг нэрээ бас хэрэглэхтэй. Перцтэй, хар перцтэй хойлж хэрэглэж байгаа. Тэгвэл үйлчлэг нь маш сайн байдаг. Тэгэхгүй дангаар нь хэрэглүүл тэр үйлчлэг нь их сайн байдаггүй. За тэгээд оливын дасаа хийгээд би бол нэг тэгж хэмжээ бариад байдгүй. Харж агаад хэр их салаад байна, хэр их юу байна харж агаад хийчдэг. Тэгээд маш нэр авсан болохоор дотор нь удааг байна. Ингээд ер нь бол гэрийнхэндээ нөхөртөө хүүхдүүдэд мэддэхгүйгээр ийм эрүүл юмнууд бас ингээд хоолнд нь баг хийчихэж байгаарэ. Тэгээ та саад хийдэг чинь мэддэхгүй тэгээд идчихдэг. Идэхгүй идэхгүйгээр маягддаг мөртлөөрөө. За тэгээд гэрийнхэндээ хайртай бол шүү дээ тэгээд бид нар чи хайрлж л хийж байгаа болохоос биш. Тийм. За ингээд хайртай хүмүүстэй эрүүл хоол хүнс бэлдэж өгж байгаарэ. За ийм сайхан салаад байна. За би нэг хутгаад харуулчих. Энэ нөгөө бясалгаа яг ингээд эднэрийг ингээд хутгасны дараа хийвэл зүгээр. Тэгэхгүй болохоор ингээд няцрах гад байдаг. За энийг бол тэгээд талхтай хоолойд идэж болно. Хоолны хачирт идэж болно. Эсвэл бол ингээд дангаар нь идэж болно. Янз бүрээр хэрэглэж болно. За шинэ цагаан сар шинэ жилээр ч гэсэндээ хоолныхоо бас ширээн дээр хачир болгоод стого юмшдэж чинь. Саримс ер нь хоолнд их гоё амд оруулдаг тийм үү? Тий. Одоо энэх доторх усыг насгачаад ирье. Тэгээд ийм бяцлаг хийж байгаа болохоор тэгээд ер нь бол хоол гэсэн үг дээ энэ чинь ингээд заавал хажууд нь юм байгаад шаардлагагүй ингээл идчихэд нэг оройны хоол юм уу өдрийн хоол юм уу ажилдаа ингээд аваа явсан ч болно ингэж бэлтчихэд саунд хийгээд. За тэгээ би бол ажил руугаа дандаа өөрөө хоолоо бэлдэж авч явдаг. Хизээч одоо тийм гуанзны нийтийн хоолны хоол ер нь идэггүй. Тэгснээр би бол гиз дүүрэх тийм гизний асуудал надад байдаггүй. Түүнээс би Монголд байхад гуанзны хоол хийж байхад айгүй их гиз өвдөж гиз дүүрдэг байсан. Тэр тэгээ хайрж байгаа тоос тэгээ хийж байгаа юмнуудаас хонцсон тэгээ болцсон юмнууд. Яг ингээд өөртөө шинээр нь ингээд бэлдээд хийж байгаа хоол бол хамаагүй эрүүл хоол шүү. За тэгээд үлснөөс олж янз бүрийн юм авч янз бүрийн идэхгүй байх хамгийн сайн арга бол хоолоо бэлдэх. Хоолоо өмнө нь бэлдэж авч явах. Тэгэхээр бас төлөвлөгөөтэй байх хэрэгтэй тийм үү? За ингээд энэ салаад маань одоо ийм харагдчихэ. Харагдчихэв үү те. Маш гоё амттай. Одоо дээр нь ийм ногоон сонгин цацаад өгч болно. Укроп юм уу те. Манайхаар яншүү гэж хэлдэг. Тийм ногоонууд бас цацаад өгч болно. За би тэр ногоогоо аваад ирсэн. За бэлэн болсон салаад маань ерөнхийдөө иймэрхүү харагдчихэв. За тэгээ та бүхэн өөрсдөө хоолоо хүнсээ өөрсдөө бэлдэж байгаарай. За тэгээ эрүүл байцаагаарай. Эрүүл бие саруул ухаан оршин. Та бүхэн эрүүл байхын тулд бас хөдөлмөрч байгаарай. Бас бүтээлч байгаарай. За миний бичлэгт байгаа жоруудыг та бүхэн туршиж үзээрэй. Миний одоо аль сонгож авсан те шүүлтүүрээр шүүж авсан миний аль эрүүл гих жорнууд миний суугт байдаг шүү. Та бүхэн туршиж үзээрэй. За баяртай.